Hi everyone, сайн байна уу? Намайг Bani гэдэг. Миний channel Тавтан Морил. За өмнө бид нар ингээд хүн бүхт байх ёстой, хувцас, тэгээ хүн бүхний мэдэх ёстой нүүр будалтын тухай мэдээллүүдийн тухай бичлэг хийсэн байгаа. Гэтэ энэ удаа би ингээд ерөн хүн бүхүүдийн хувцас, нүүр будаг байна уу? Ер нь амьдралыг чинь илүү амархан болгох тийм хакуудыг би та нарт тайлбарламаар байна. Бүх юм орсон байгаа. Би энэ бүх хакуудаа ер нь жилийн жилд ер нь өөрөө олоод өөрөө хэрэгжүүлээд ер нь яг 100% баттай гэж би бол хэлж чадна. Тэгээ би энэ хакуудаа өөрөө жилийн жилд интернетээс олсон, эгч нараасаа сурсан, ээжээсээ сурсан. Тэгээд ер нь бүх охид бүсгүүчүүд энэ хакуудыг бас мэдээсэй гэж би бол хүсэж байна. Жишээ сурсан бүх хакуудаа ингээд энэ утсан дээр ингээд лист болгоод бичсэн байгаа. Тэгээд бүгдээр одоо нэг бүрчлээд би одоо тайлбарлая заяа. За эхнийх нь хак бол хэрэг ямар нэгэн өмд юм уу, шортч ч ингээд доогоороо таарад хайдаа ингээд бэлхүүсээр амар томддог. Жишээлбэл надад бол энэ асуудал бол дандаа гардаг. Яг ингээд өмд өмсгөр яг бэлхүүсээрээ амар том. Тэгээд яг бүхс гуяараа ингээд яг таарад байдаг. Та нар TikTok-оос өмнө нөгөө үдээсээр ингээд ард талын уяад чангалж олон. Гэтэ надад тэр хак ер нь таалагддаг. Яг бол ард ингээд үдээс юм ингээд уяатаа харагдаад тахаар битгээ надад зүгээр амар сонир харагдаад. Тийм болохоор би тэр хаканд дургу. Тэрнийхэн оронд ингээд товчоо яг энэ хажуу талынхаа бүснийх нь одоо энэ нүхэнтэй хэсэгт нь товчоо оруулаад товчлох. За би одоо яг та нарт харуулъя заяа. Товчийг энэ нүх рүүгээ ингэж оруулаад энэ нүх рүүгээ ингэж оруулна гэсэн үг заяа. Энэ нүх рүүгээ ингэж оруулаад тэгээд одоо энэ нүгээрээ товчлно. Ингээд товчлчихна гэсэн үг. Ингээд товчлоод за би юу яах вэ? Ялгаандаад одоо ингээд товчлонгоо илүү нарийнхан болчихж байгаа. Тэгээд энэ нь бол ингээд нэг сүртэй ингээд мэддэхгүй харагдахгүй. Өмсгöd бол энэ нь ерөөсөө бараг харагдахгүй. Тэгээд илүү ингээд чанга. Миний хувьд бол энэ хак хамгийн амархан хак. Өөр амар илүү тийм багаж магаж ол хэрэггүй, үдээс мүдээс хэрэггүй, зүгээр ямар ч юм хэрэггүй, зүгээр шууд ингээд бэлхүүсээ чангалчих болно. Тийм болохоор миний хувьд бол энэ бол хамгийн дайггүй хак гэж би бол бодож байна. За ямар нэгэн мак юм уу, цам цэдэр өмсөж байхад ингээд левчиг өмсөхөр ингээд нэг хувцсны нэг гоё байдлыг нэг алдагдуулаад байгаа юм шиг санагдаж шүү дээ. Эсвэл бол левчиг нь ингээд хувцас чинь тохирохгүй байгаа ч юм уу те. Левчигний оронд ашиглах одоо 3 арга байгаа. За эхнийх нь nipple pasties та нар нааж болно. Жишээлбэл би яг одоо энэ цамцаа өмсөхдөө ингээд би одоо энэ жишээлбэл цамцаа өмсөхдөө би nipple paste одоо өмссөн байна. Тэгвэл одоо миний nipple ингээд шууд харагдахгүй. Энэ нь тэгээ шууд өөрөө ингээд арьсанд ингээд наалтцдаг. Тийм болохоор ингээд хөдөлж мөдөлж явахад нэг амар сүртэй харагдахгүй гэсэн үг. Цамц юм уу? Тэ tube top дээр өмсөж явахдаа юм nipple paste бол надад хамгийн дайггүй санагдав. Гэтэ яг уу та нар зөвхөн ингээд тэр nipple-а нуумаар агал өмсч болно. Гэтэ би бол хувьдаа бол ингээд жоохон nipple-ийг ингээд юу нэг ингээд цамцаас гарах надад илүү гоё харагдаад байт юм шиг санагддаг. Гэтэ хэврээ мөөмд чинь илүү ингээд support хэрэгтэй байгавал та нар ийм мөөмний ийм scotch худалдаж авч болно. This is called a boob tape заяа. Дөрхөн ингээд яг scotch-ыг наалдаг. Гэтэ гадна тал нь ингээд ийм даавуу шиг. Ер нь энэ boob tape ер нь амар дайггүй. Ямар нэгэн палаж дээр өмсөх ч юм уу. Эсвэл ингээд ингэргэн амар гарсан. Илүү ингээд гоё харагдуулмаар ингээд дээшээгээ гоё ингээд гой perky харагдуулмаар агуул энэ boob tape-ууд юу нээр дайжгүй. Энэ boob tape-ыг бол юу нээр бас олон одууд red carpet дээр ашигладаг байгаа одууд ингээд та нар харцаад ингээд зарим палажууд ингээд яаж мөөмн ингээд яг гой дээшээгээ байгаа дэж чаддсан бэ гэж бодож байгаа бол нууцсан нь бол энэ boob tape-ууд заяа. Тэгээд энийг нь яаж ашиглах арга нь бол ингээд зүгээр boob tape instructions гэж та нар хайгаад үзвэл интернетээр амар олон төрлийн зураг гарч ирнэ. Тэгээд тэр зургийг зөв дагаад ашиглаж болно. Гурав дахь арга нь бол левчиг хэрэгтэй байгуул зүгээр левчигнийх нь зөөлөвчийг аваад үгүй болвол зүгээр зөөлөвч худалдаж аваа шууд палажинда яг энэ 3 өнцгт нь оёно. Нурууга гаргасан палажуудад ер нь ингээд яг урд талд нь ингээд оёх дуртай. Тэм үед ингээд нэг шалдан шиг санагддаг өө. Ямар ч байсан ийм protective явдаа тэгээд илүү хэлбэртэй юм шиг надад харагддаг. Та нар ингээд пүүз юм уу илүү шин харагдуулмаар агуул зөвл үдээс нь солих заяа. Пүүз угаагаад байдаг. Гэтэл ингээд нэг гоё харагдж өгөхгүй байдаг штэ. Тэм үед бол ялангуяа цагаан пүүз юм уу эсвэл цагаан үдээстэй пүүз ер нь ямар ч пүүзийг ер нь үдээс нь солиод тэгээд ийм усны эсрэг те rain protective wax-аар цацжуул таны пүүз, ерөнхий гутал баг галтар олон тэгээд илүү чанараа илүү удаан барина гэсэн үг.
Жишээлбэл миний энэ wax бол яг ингээд ийм гаднах жак, гутал, спортын гутал эдэр бүх юмд нь бол тусаж олно. Би бол цагаан пүүз эдрээ угаачаад ерөн бүх гутлууд угаачаад би араас нь дандаа энэ усны эсрэг ийм wax-ыг би бол дандаа түрхдэг. Дараагийн зүйл бол за сандал мандал эдэр өмсөхөөр холхоод цэврүү өдөр үүсчихэж штэ. Хідэн удаа ч ингээд шархны лент эдэр түрхээд ерөн нөлөө үзүүлдэггүй бас тэ шархны лент нь ч гэсэн бас хууларчдаг. Эсвэл бол тийм нарийнхан гомс өмсөхөөр бас цаанаасаа тэ гутлын яг тэр нэг гой үзмжийг алга болгочдаг. Тэгээд энэ хакийг манай ийгч надад зааж өгсөн заяа. Би бүр энэ хакийг мэдснээс ингээд зүгээр миний амьдрал өөрчлөгдсөн заяа. Яг тэр холгож байгаа хэсэгтээ Vaseline түрхэх. Oh my god, энэ амар simple санагдчихж байгаа байж магадгүй. Гэтэ бүр үнэхээр надаа ихдэг заяа. Яг тэр холгож байгаа хэсэгтээ Vaseline түрхүүл таны хөл чинь дахиж хизээч цэврүүдэхгүй. За тэгээд ингээ гарахаас өмнө зүгээр яг тэр холгож байгаа хэсгээ зүгээр хөлөө Vaseline-тай ч юм уу эсвэл яг гутлынх нь яг тэр холгож байгаа хэсгээ Vaseline-тэй олно. Дуусчвал мэдээж юм том Vaseline-тай яваад байх хэцүү байх. Тийм үед би тэрнийхээ оронд зүгээр энэ уруулны энэ жижигхэн энэ Vaseline-ийг зүгээр шууд хүрчихдэг. Ялгаагүй яг адилхан. Тэ иймэрдүү жижигхэн Vaseline аваад явж байхад бол илүүдэхгүй. Дараагийн хак бол ямар нэгэн ингээд том подолк ч юм уу палаж ингээ бэлхүүсээрээ эсвэл ямар ч ямаагүй аль хэсгийг нь илүү нарийнхан харагдуулмаар агуул та. If you wanna look snatched ямар нэгэн бугуувч эсвэл цагирхан эмэг аваад яг энэ хэрэгтэй хэсэгтээ ороочих зөө ингээд наачих. Тэгээд тэрийг нь яг тэр үлдэгдэл даавуугаар нь ороогоод нөгөө талаас нь болтоор юм уу ямар нэгэн ирзэнээр бооно. Тэгээд одоо палажо өмсөд үзэнгүү тэр хэсгийг чинь ингээд илүү ингээд бариад илүү нарийнхан болгоно гэсэн. Тэгээ усны болт дээр яцсан болохоор яаж ч ингээд тэр нь сунгаж болно гэсэн. Яг бүр сунгачих юм бол энэ мэдээж ингээд унчин палаж эдэр гиснээс за мэдээж хүн бүхэнд бол яг тийм perfect hourglass body бол юусоо байхгүй. Ер нь бидний мэддэг олон одууд influencer эдэр ч гэсэн ер нь тийм body байхгүй. Бийгүү заяа. Юусоо тийм бийгүү. Гэтэ бид нар тийм юм шиг биетэй юм шиг харагдаж болно. За тэрний secret нь бол body shape wear заяа. Баруун палаж өмсмөр агуул, эсвэл ямар нэгэн баруун хувцас өмсмөр агуул ингээд яг гоё hourglass юм уу илүү ингээд test snatch харагдмаар агуул ийм body shape бодор өмсөөрэй. Энэ бол миний ашигладаг body shape. Энийг ингээд арьсны өнгөтэй зүүн үедээ нарийнхан палаж идээр баруун палаж өмсмөр агуул заавалчгүй юм ингээд body shape идээр өмсгöd no problem. Тэгээ body shape-ээр өөртөө ихтэй гоё нарийнхан палаж өмсөөрэй заяа. Би ч гэсэн ингээд хайдаа ингээд илүү жоохон жим нэмчих ч юм уу. Яг гоё харагдахгүй байгаа үед ингээд би зүгээр шууд энэ body shape-ийг дураа өмсөө тэгээ зүгээр палажд өмсчдэг. Тэнгүү зүгээр өөр ирэхгүй гоё ингээд модель шиг санагдаад амар өөртөө ихтэй явдаг. Тийм санаа зовсон юм хэрэггүй. Та нарын мэддэг амар олон инфлюенсер одууд бүр Kim Kardashian хүртэл амар body shape өмсдөг. Бүр body shape дээр зардаг бүр брэндтэй. Тийм болохоор ерөөсөө ямар ч асуудалгүй. Окей. Үснийхэн тослохыг яаж одоо шийдэх вэ? Яг хуурай шампунь ашиглаж болно. Гэтэ хуурай шампуныг дахин аваад байхаар яг дахин авч болно. Гэтэ надад хуурай шампунь яг тэгэж удаан барьдгүй юм шиг надад санагддаг юм а. Буцаад ингээд үс амар амархан тослог болчтой юм шиг санагддаг. Тэрнийхэн оронд би энэ хүүхдийн powder, baby powder хүүхдийн цагаан нунтаг би ашигладаг. Би энэ нунтагтаа бараг сүүлийн 5 жил байлаа. Энэ бараг дөнгөж одоо л талдаа орж ин заяа. Тэгэхгүй надад энэ baby powder үсэндээ ашиглахаар илүү тосын илүү амархан шингээдэг. Тэгээд илүү удаан барьд юм шиг надад санагдав. Яг энэ Johnson's-ийн нунтагийг та нар ашиглаарай заяа. Би яагаад ингэдгээс очисаа мэдгүй. Гэтэг энэ Johnson's-ийнхыг хамгийн дажгүй байт юм аа. Би өөр бас хүүхдийн нунтаг ашиглаж үзсэн. Тэр нь ингээд миний үсэнд илүү их хүндтэй байсан юм аа. Гэтэ энэ Johnson's-ийн холбоор яг энийг анх түрхэхдээ ер нь жоохон болгоомжтой байгаараа хайдаа ингээд амар ихийг түрхчихдэг. Ихийг түрхчихээр мэдээж үс чинь ингээд цагаан харагдана. Яг жоохныг түрхээ тэгээд ингээд багаар нэмж ингээд үсээ ингээд те сайн сэгсрээд ингээд үсээ ингээд сам заяа гараараа тэгжээж ингээд хамаг тосын одоо энэ нунтхан шингэнэ гэсэн үг. Ямар нэгэн ивентэд дээр гаргахаас өмнө миний үс ингээд зүг зүгээр байгаа ч гэсэн би ингээд за тэ 3-4 цагийн дараа ингээд ямар нэгэн газар удаан байгуул миний үс ингээд багаар тослогдож эхлэн гэдэг юм би бол мэдж байгаа. Тийм болохоор би явхаас өмнө би ингээд жоохныг үсэндээ түрхээд
явцдаг. Тэ 2-3 цагийн дараа үсний мань тос нь ингээд яг ялгарч эхлэхэд угаасаа үсэн дотор ингээд энэ нунтханд байгаа болохоор шууд шингээчдэг. Тийм болохоор миний үс илүү удаан яг энэ хуурай тосгүй байдлаа илүү улаан байдаг гэсэн. Намайг мэдэх бүхэн бол би амар өнөртөө усанд амар дуртай. Би өөрөө ингээ гой өнөртөх дуртай. Би өнөрэндээ амар дуртай. Өнөртөө усаа ингээ дахин түрхмээр байдаг. Ягаад гэвэл тэ хайд өнөр нь ингээ алга болчтой шүү дээ. Бүхэл бүтэн өнөртөө усаа ийш тийш авч явна гэдэг нь бол ядаргаа. Тэг бас алга болгочихвол яах юм те буу юм болно шүү. Тэгэхээр ингээ би иймэрдүү юм жижигхэн савлгаа худалдаж авал амар дээр гэж би бол бодож байна. Ялангуяа яг энэ доороо ингээд яг энэ спрейгээ ингээд цацхад яг бэлэн сав. Жишээлбэл энэ сав яг юм өнөртөө усын савууд амар хямдхан та баав ч юм уу шиген юмуд газруудад юу амар хямдханаар зардаг. Зүгээр өнөртөө усныхаа за одоо нагааш та өнөртөө усныхаа энэ дээдлийн сугалж аваад одоо энэ ингээ гараад ирлээ те. Тэгээд яг энэ жижигхэн савлгааныхын доод талд нь ингээд энийг нь оруулаад тэгээд ингэж энэ савлгаагаа дүүргэн гэсэн үг. Ингээд дүүрээд та нар энийгээ зүгээр зөвхөндөө хийгээд тэгээд ийш тийш явж байхдаа дахиад өнөртөө усаа түрхмээр агуул зүгээр энэ жижигхэн савлгаанаасаа түрхэж болно гэсэн үг. За ингээ миний бүх хакууд ингээ дууслаа. Энэ бичлэг таалагдсан байх гэж бодож байна. Хэрэг таалагдсан бол доор ингээ comment section-д үлдээгээрэй заяа. Хэрэг та нар өөрсдөө ямар нэгэн хак гэдэр мэдж байгаа байгуул бас та нар comment section үлдээгээрэй заяа. Би юм шинэ хак гэд одоо сурч мэдхэд бол амар дуртай. Тийм болохоор та нарын ч гэсэн comment юу гэж хэлэх нү гэдэг бас амар сонирхолтой байна. За тэгээ мэдээж илүү их бичлэгийг үзмээр агавал та нар миний channel дээр subscribe хийж олно. Яг намайг бас өөр Instagram дээр дагаж болно шүү. За ингээд энэ бичлэг маань дууслаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Bye.